Та нар загвар дээр ажиллахад нэг өдрийн хугацаа байна. Бас заавал өөрийн гаргасан санаа байх ёстой шүү. 10 цагийн дараа та бүхний бэлэн болгосон бүтээлийг хамгийн гайхалтай загвар зохион бүтээгч шүү. Тэр бол Габриэл Агрест бөгөөд манай сурагч Эдриан Агрестийн аав юм. Мөн түүнчлэн ялагч болсон загварын бүтээлийг Эдриан өмсөж зураг авахулна. Одоо энэ жилийн сэдвийг танилцуулъя. Бүрх малгай. Бүрх малгай гинэ. Бүрх малгай. Бүрх малгай. Бүрх малгай. Бүрх малгай. Надад бүрх малгайны загвар байхгүй. Надад шавх малгай, сарвчтай малгай, бүр 2 эвэртэй малгайны загвар байгаа. Бэрет малгай хэрэгтэй юу? Болно. Сомбреро хэрэгтэй юу? Асуудалгүй. Гэхдээ бүрх малгай гинэ. Ер нь байна. Ямар малгай байх нь хамаагүй. Би үзэсгэлэн дээр өөрийгөө ичмэр байдалд оруулж тэнэг малгайн дээр таглаад ноён Агрес дээр унаж тархийг хөдөлгөх үз. Тэгээд Эдриан намайг үзэн ядна. Би хизээч дэлхийд танигдсан загвар зохион бүтээгч болж чадахгүй. Ингээд миний амьдрал дууслаа. Бүрх малгайнаас болж ингэж байгаа мó? Надад дэвтрээ харуул да. Нэг зүйл байх л ёстой. Мартаж үз. Би нэгэнт өнгөрсөн хүн юу ч хийсэн бүтлгүйтэй дуусах нь тодорхой. Хөө хаалъя, ямар гоё загвар гаргасан. Чамайг ийм авьяаслаг гэж мдээгүй юм байна. Баярлалаа, Эдриан. Гэхдээ намайг магтах хэрэггүй дээ. Энэ загваруудыг маринет гаргасан юм. Дөг байгаа биз? Чи авьяас тийм маринет. Чамд үнэхээр ялах боломж байна шүү. Яах вэ? Тийм ээ. Би загвар дуртай. Дээшээ харсан бол бүрдэг. Зогсвол илүү дээр. Үгүй. Юу? Баярлаа. Зүгээрээ. Бас амжилт хүсье. Би зураг авалтандаа чиний хийсэн малгайг өмсөх юм билүү? Маринет, чи дараагийн удаа ухаантай байх хэрэгтэй шүү. Сая Эдриан чамайг ялагч болох хэмжээний мундаг гэж хэллээ шүү дээ. Эдриан, маринетийн загварыг яаж магтаж байгааг сонсов уу? Мэдээж сонсон. Маринет ялагч болно гин шүү. Мөрөөдсөн нь дээр биз? Эдриан миний загварыг харвал аавда намайг ялагч болох гэж хэлэх юм чинь. Тэгнэ гэдэгт итгэлтэй байна. Чи ялагч болохоор төрсөн. Чиний загварыг хараад хүн бүхэн гайхан бишрэн. Тийм ээ, мэдээж. Харин одоо тэр дэвтрийг л авах үлдээд байна. Үзүүлбэрийн цаг болоход 9 цаг л үлдсэн байна. Яна, би онгодоо дуудах нууц цэцэрлэгтээ очих хэрэгтэй байна. Баяртай. Би зүгээр. Хорон санаагүй манар минь. Дараагийн байга сонгож авах цаг ирээд байна. Хадагтай цох хар муурыг тагнах хэрэгтэй. Хидний шидэд ирснэс миний их болох ёстой. Цагт баригдахаар уран сэтгэмж үгүй болчих юм аа. Маринет, чи цагтаа уралдаж дэлхийг авардаг малгайны загвар гаргах амрал баймаар юм. Ялуун бүрх малгай. Загварлаг бас амттай. Сайхан өдөр байна. Гайхалтай өдөр. Аз жаргал гэж үдээс хойш л хэлдэг байх. Эдгэр дэгжин тагтаа шүү. Гайхалтай. Бишрэм үзүүлбэр байна. Зайл нэстэг харах нь удаа. Би танд хэд удаа хэлэх болж байна ноён Рамир. Тагтаанд хоол өгч болохгүй. Энэ чинь хууль бус. Хүн болгон хооллоод байвал энэ талбай сангасаар дүүрнэ. Гэхдээ хөөрхий тагтааг хэн хооллох болж байна? Ноён Рамир, таныг мэдэхгүй цэцэрлэгийн харуул гэж байхгүй. Та Парис хотын аль цэцэрлэгт орох оройтой. Одоо явахгүй бол цагдаа дуудана гэж мэд. Оо, нэр би чинь цагдаа штэ. Гар. Хөөрхий минь тэр залуу бүр өрөвдчихлөө. Сонирхолтой залуу байна шүү. Яг л хүн шовоо шиг юм. Шовоо болж хувирахад өдөн хөрмөл дутуу байна. Өдөн хөрөм гинэ. Сайн байна Тики. Хөөрхий ноён Рамир. Шудраг ус хэргийн хохирогч. Сакумагийн маань байвал хот тохирох юм байна. Бэцхан Акума минь сарэ. Рамирийг хорон санаат болго. Ноён тагтаа би бол хүрэр байх байна.
Таныг найзуудыгаа тижээхэд саяын цаг давуулан цэцэрлэгт хүрээлэнгийн харуулууд саад болох ёсгүй. Тагтааг бол Парис хот юу болох вүлээ? Таныг үгүүл та нар яах вүлээ? Тийм ээ. Энийг л бүрх малгай гих бах. Баярлалаа Тики. Бид ястай янзтай юм аа. Бид гинэ. Нэрэ тийм уучлаарай. Чи ястай янзтай юм аа. Бид бишээ. Чи хизээ малгайгаа хийх үү? Тэгэж хумсаа хуглах гэж юу? Мэдээж үгүй. Аав хүн хөлсөлч байлгүй. Чи юу хааж байгаа юм? Өт. Би малгай чимэхүүд авахаа мартчихсан байна. Өдөр чимэхгүй бол болохгүй. Тийм ээ. Sorry. Уучлаарай ноён офицер. Хэлвэ. Арай хурдан явж болохгүй мүү? Уучлаарай хүмүүсээ. Энд асуудал гарчлаа. Бүгд бууцгаана. Ямар сони юм бэ? Парис хотыг тагтаанууд бүчин аваад байна. Энэ бол эрх баригчдын санааг чилээгээд байгаа нэн чухал асуудлуудын нэг болоод байгаа юм. За, дөнгөж сая ноён тагтаа нэртэй эрхэм мэдэгдэл хийх гэж байна гэсэн мэдээлэл хүлээн авлаа. Өдрийн мэнд хүргэе. Парисын хөөрхөлтөд оршин суугч та. Саад болсон дуучлаарай. Гэхдээ Парис одоо тагтаануудын эзэмшил болсон. Хотоо аврах хэрэгтэй. Тики, толботсох болцгоё. Тийм ээ. Энд бүр сониноор барахгүй сонин юм болоод байх чинь. Өдтэй шувууд сүргээрээ нийцдэг. Би өдний харшилтай. Нэмэр болохгүй байна. Хэлийг юу хв? Энэ шууд асуудлын нэгэн хэсэг нь. Цэцэрлэгт хүрээлэнгийн харуулууд ямар ч уул мөргөө алга болж байгаа. Юу? Цаг алдалгүй ноён тагтааг олох хэрэгтэй юм байна. Хаанаас олох болж байна? Хаана байгааг нь мэдэхгүй ч ноён тагтаа биднийг олоод ирж болно шүү дээ. Ингийн бэ? Ноён тагтаа ирэхгүй бол яана? Юу гэсэн үг? Би ингийн байна. Хадагтай цог хар муургинэ. Сайн байна айз минь. Тагтаануудын ноёрох цаг удахгүй ирнэ. Тагтаа мандатгүй. Яагаад ирэхгүй байна? Одоо ирчихмээр л юм. Юу вэ?
Өнөө ноён тагтаа хаана вэ? Энэ хавьдал байх ёстой. Парис хотыг үрд мөнх тагтаа нарын мэдэлд байлгамаар байгаа бол эхлээд энэ хоёр хордноос бүр мөсөн ангижрах хэрэгтэй. Би галзуурсан байх. Гэхдээ хоёулаа шувууны хоол болчихсон юм шиг санагдаад байна. Санаа оноо байна уу? Чи муур штэ. Өглөөний сандаа шувуугаар хооллдгүй юм уу? Харда. Хөгжөөнтэй өдөр байна. Би хайр найргүй хүн шүү. Сайн байна. Одоо тэдний шидэд эрдэнсийг ав. Шидэд эрдэнэсээ надд өг. Үгүй бол өдсөд найзуудын минь уур хилэн харцгаа. Гурав хүртэл тоолсны дараа хайр тагтаанууд маань гал гаргана. Шидэд эрдэнэсээ надад өгөөд хөөр хилтэй амиа аварч болно шүү. Залив. 1 2 Хармуур, торыг тастаарай. Сүрэл ирж байна. Хараад байгаарай. Тагтаа их хулчгар амтан байсан байна. Би юу? Би хаашаач нисэхгүй. Харин хоёр шууг нэг чулуугаар цогох гэж байна. Зол сарын минь төргий. Би хараахан дуусаагүй байгаа шүү. Үнийн төрх маань ил болохоос өмнө би эндээс явах хэрэгтэй байна. Тийм ээ. Тэгж муур биш гэдгээ зарлах хэрэггүй үз. Би хинээдтэй байна. Хадагтай цоххар муур. Би аюул дүртөд байна. Зочид маань Парисыг орхивол би ямар ч мөнгөгүй үлдэн шүү дээ. Та хоёр тагтаа нарын учрыг олох юм байгаа үстэй. Мэдээч хэрэг гэхдээ тэрнээс үрдээд надад нэг зүйл хэрэгтэй байна тийм үү? Ойлголоо. Тансаг зэрэглэлийн өрөө рүү явна уу? Тэнд цаас байгаа. Гэхдээ танд тосхуур хэрэг болох уу? Зүгээрээ тэг шаардлагагүй. Харин бяцлаг авч болох уу? Уучлаарай, хойшлуулж болохгүй. Та ямар бяцлаг авах уу? Хайл үснийг. Түүхээс үгээр хийж 2 жил дарсан. Баярлалаа. Ядарч байна, хамаагүй өвдөж байна. Хөлж чадахгүй нэ. Мөрийцмэр байна уу? Бурхан минь гэж. Хидэд бай. Хадагтай цохот тусламж хэрэгтэй. Болж байна. Эндээс хамаагүй тод харагдах юм байна. Сони юм да. Шувууд нэг зүгт нисэж байна. Араас нь дагаад үзье. Чи бэлэн бол би бэлэн. Явцгаая. Ноён тагтаа хулгайлсан харуулуудаа энд хорж байгаа байх нэ. Гранд сайз. Тагтаа ойр байгаа нь тодорхой. Чиний зөв байх. Бас ноён тагтаа харуулуудыг хамгаалагчгүй үлдээсэн байна. Тагтаа нарын дунд муур оруулах цаг бол Байзаараа муужгаа. Хитрхи амархан байна. Надад өөр төлөвлөгөө байна. Цагаа олж ирлээ шүү. Тэднийг угтан авахтаа бэлэн биз дээ. Тэд санснаар минь өөрхөн дунж байна. Шидэд эрдэнсийг авахд тийм ч их удахгүй найз минь. Удахгүй. хүлээж тэсэхгүй хүндэт ноён тагтаа. Шууны шүглийг устгах чадвал Акумагаас ангиж ирч чадна гэсэн үг.
За, чи цонхнэ. Би ноён тагтааг таазан тултал татъя. Харин чи шүглийн салгаж аваарай. Болж байна. Эрт ч юу өт барина гэж. Гиндүүлж барь чадсангүй дээ. Ойртоод ирцгээ. Та хоёрыг тонших шүү олон байгаа шүү. За илүү. Нэр төрийн хэрэг. Мадагтай цог. Мэднийг энтэс гаргаач. Аз дуудах цаг. Зоосоо. Би энэ зоосоор юу хийх болж байна? Та нар эндээс яасан ч зүгтэж чадахгүй. Хармуур. За. Хооллох цаг боллоо. Үгүй ээ. Миний шүгэл болохгүй. Үгүй. Хармуур, бариад аваарай. Тийм ээ. Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангиж ирэх цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирээвэ хэмээн. Гайхалтай хадагтай цох. Энд чинь юу болоод байна? Би хаана байна? Захараа. Олиггүй тагтаа нараа. Олиггүй хадагтай цог. Би бүгдий чинь үгүй хийнтэй. Хугацаа алдаж болохгүй. Надад ганцхан цаг л үлдэж. Маринет хааччихдаг байна. Сайн байна уу ноён Демоклис? Би ноён агрецийн туслах Натали байна. Сайн байна уу? Намайг өршөөр гэхдээ ноён агрест хаана байгаа юм бэ? Би энд байна. Сайн байна уу ноён агрест? Манай сургууль 5-тай морил. Эдрийн Наталиг дагуулад яв. Хөөх энд ноён агрестэн. Нааша ирж байна штэ. Таны харж байгаачлан сурагчид маань өөрсдийн зүрх сэтгэлээ шингэн бүтээлээ төөрүүлсэн билээ. Чи хаана байсан бэ? Малгайгаа авчирсан уу? Тэгсэн энэ байна. Яасан? Гэхдээ Клоигтай адилхан байна. Юу? Сайн уу ноён агрест намайг Клой Буржуа гэдэг. Та манай аав Андре Буржуаг таних байх. Бусдын санааг хулгайлагч. Би учрыг нь олчих уу? Би өөрөө чадах юм шиг байна. Буржуа ухаан алгааг дахиад харъя да. Энд чинь нарга юу? Шудраг биш байна. Маринет миний загварыг хуулбарлчихж гутам юм. Чи яаж чадаж байна? Ноён агрест ийм зүйл болсон дуучлалтгүй. Гэхдээ би энэ малгайны загварыг өөрөө гаргасан гэдгээ баталж чадна. Сонсч байна. Би малгайныхаа бүх зүйлийг өөрийн гараар хийсэн. Шимэглэл, ойдол, хүрээгээд бүгдийг би өөрөө хийсэн юм. Хамгийн сүүлд хэлэхэд жинхэнэ загвар зохион бүтээгчл мэдэх онцгой нэг зүйлийг нэмж өгсөн. Миний гарын үсэг. Аава!
Маш сонирхолтой бүтээл байна. Та үнэхээр өвөрмөц малгай бүтээх чадвартай уран гардаа юм. Авха маринад. Бүтээлд чинь баяр хүргийн маринад авха. Та ялагч боллоо. Баярлалаа. Баярлалаа. Танд баярлалаа. Эдрийн дараагийн сурталчилгаа дээр таны уралсан малгайг өмснө. Сайн байлаа маринад. Уучлаарай би үүдний харшилтай юм. Бурхан өршөг. Баярлалаа. Ноён буржуагийн өгөөмөр сэтгэлийн ачаар өнөөдөр бидэнд Гранд Парис дээд зэрэглэлийн зочид буудалд ажиллаж үзэнгээ аялах боломж бүрдсэн билээ. Сурагч бүр уг зочид буудалд хийж болох олон төрлийн ажил мэргэжлээс сонгон гүйцэтгэнэ. Гаргаж байгаа хичээл зүтгэл чинь энэ хичээлийн жилийн эцсийн дүнд нөлөөлнө гэдгийг анхааруулъя. Таны жагсаалтанд Маринет Алия хоёрын нэр байна уу? Харагдахгүй л байна да. Ажлын хуваарлалт хийхэд Клой аавда тусалсан байж таарлаа. Мэдээж Клойл бүтэн өдөржин Эдринтэй хамт ажиллаж таарна. Өнөөдөр амьдралын маань хамгийн муухай өдөр байна. Жижиг алдаа гарсан бол л да. Аава. Баярлалаа хонгор минь. Энд байна. Алия. Өнөөдөр чиний хийх ажил бол хогийн цэг дээр хог ангилж ялгах. Харин маринетийн тухайд бол өнөөдөр Хөөх. Энд чинь өөр шогор. Энэ амтны хүрээлэн биш дээ. Зэрэглэлийн зочид буудал шүү. Аава. Танаад хүн чинь Jagged Stone, Rocket, цомог нь хэдэн сая хувь борлогдсон маш алдартай бас маш баян. Ноён Stone, Гранд Парис зочид буудалд тавтай морил. Би энэ хотын дарга мөн энэ дээд зэрэглэлийн байгууламжийн эзэн. Парис хотын хамгийн өндөр зэрэглэлийн зочид буудал шүү. Танд юугаар туслахсан бол? Харин та юу гэж бодож байна? Үүдний чи эцгийг сонирхохоор ирээгүй мэдээж үсттэй. Jagged танаа хамгийн тансаг зэрэглэлийн өрөөнд орохоор ирсэн. Фанг жинхэнэ усны онгоцонд орох хэрэгтэй байна. Эсрэг талын чинь буудлын усны онгоц нэг муу жижигхэн твш байна лээ. Бидэнд хэрэгтэй бүхэн чинь би. Фанг авахаа альжил ядаргаагаа тайлах дасгалын төв хүртэл би. Фанг бол миний матар. Ноён Stone манайд таны дижээвэр амтнд хэрэгтэй бүх зүйл бий. Матар чинь хөөстэй онгоцонд орох дуртай юу? Матрууд хөөстэй онгоцонд хязгаарч ордоггүй юм. Савн хайрсыг хатаачихна. Үгүй. Дахиад лентэнийг биш шүү. Намайг санаж байна уу ноён Stone? Винсент хаацаа ганцхан зураг. Тантай найзууд гэдгийг дэлхийн бүх хүмүүс зарлан тунхагламар байна. Тэхүү гойж байна. Би таны хамгийн том шүтэн биш үү? Мэднэ. Чи өмнөх 36 тоглолтод маань тасралтгүй оролцсон. Гэхдээ би чиний найз биш. За, линз рүү хараарай. Чи ноён Stone-ийн хэлхийг сонссонгүй юу? Одоо хүртэл ойлгоогүй юм шиг байна. Зураг авч болохгүй. Шалмгай хөдөлгөөнтэй юм а. Дахиж ноён Stone-ийн эргэн тойронд харагдах юм бол дараагийн удаа камерыг чинь буцааж өгөхгүй шүү. Маш их уур хэлэн цогрол бүрэлдэж байгааг мэдэрч байна. Бяцхан акумад минь яг тохирох хоол. Одоо нэг их удахгүй. Дүүлнээс бяцхан акума минь тэрнийг хорон санаатан болго. Пикселжуулагч намайг хүр ирвэх гэдэг. Баатрийнхаа нэмсэглэлийг үрд буулгаж авах хүчийг чамд бэлгэлж байна. Харин хариуд нь миний хүссэн зүйлийг надад авчирч өгөх хэрэгтэй. Тэг яа хүр ирвэх. Ноён буржуа, өнөөдөр Маринет ямар ажил хийхийг та хэлсэнгүй шүү дээ. Нэрээ тийм шүү дээ. Маринет, анчин чамаар юу хийх аль хэдийн бодоод олжлоо Маринет. Анчин гинүү? Тэр нь юу юм бэ? Хог хангилахаас нэг их дээртгүй ажил гэдэгт мөрийцгэд ч бэлэн байна.
Ноён Стоун өнөө оройн тоглолтод шинэ нарны шил зөөх хэрэгтэй. Улаан, цагаан бас цэнхэр. Хоёр талдаа Эвлийн цамхагтай. Тийм шил олоод ирч чадах уу? Чадлаггүй яах вэ? Энд байгаа охин бол манай Анчин. Хүссэн зүйлийг чинь олоод л юм. Анчин гэдэг бол зочдын хүссэн зүйлийг хаанаас хамаагүй олж ирэх үүрэгтэй ажилтан. Хүссэн бүхний шүү. За, ажилдаа ордоо. Андгаар. Энэ шил болж л таарна. Одоо зочид буудлын руу буцаад өдөржин Эдриантэй хамт байх юм. Гэхдээ Клой байгаа шүү дээ. Энэ шил ноён Стоуны сэтгэлд огт нийцэхгүй гэдэг нь ойлгомжтой. Юу гэсэн үг юм бэ Тики? Улаан цагаан өнгөтэй оруулга байна. Бас хоёр талдаа Эвлийн цамхагтай. Мөн хүний ажил эрэхтэй очихдаа 13 гэдэг үг байдаг шүү дээ. Мяу. Эвлийн цамхаг нь хаана байна? Нөгөө энд. Надаар дайж гинж байгаа үстэй. Яасан? Нэр төрийн маань үгүй хийх гээё. Гэхдээ ноён Стоун таны дүрсэлж шилсэн шиг шил хаанч байхгүй. Надад хамаатай юм шиг байна уу? Газрын гаваас чамаагүй олоод ир. Гайхалтай. Одоо Эдриантэй өдрийг өнгөрөөх мөрөөдөл минь биелэхээс өнгөрлөө. Би чамд хэлсэн биз дээ. Эхний оролцоогоор зорилгоо амжилттай биелүүлэх хэрэгтэй. Тийм ээ. Чиний зөв юм байна Тики. Одоо л ойлголоо. Хэлсэн шиг нарны шил хаан ихтэй байж л таараа. Задгай сэтгэлдээ. Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Аль хэдийн ихний алтайгаа гаргачихсан уу? Гайхах юм алга. Гарахтаа битгий хаалга мөр өчгөөрөөдөө. Хөршөөгөөр ирэх мэ? Танд юугаар туслах уу? Линз рүү харж байдаа. Зураг авч тууслаа. Энэ дураараа нөхрийг хараач ээ. Аль би зохицуулъя Эдрин. Хараад сурч ав. Өршөөгөөрэй. Өршөөгөөрэй. Таныг манай зочид буудал хүлээж авахгүй. Маань буудалтай зөвхөн олонний танил алдартай хүмүүсийг л буулгадаг юм. Яг над шиг. Тийм үү? Намайг пикселжүүлэгч гэдэг таны хамгийн том шүтэн бишрэгч. Юу гинэ? Тэнгэр минь худлаа хөөргөөд л. Өргөлжлөөл. Зургийг чинь дараад өгөхөө үзсгэлэн тавха. Клой, бололгүй яах вэ? Болгоомжтой Клой. Линз рүү хараарай авха. Энд чинь одоо юу вэ? Та юу болоод өнгөрвөө? Хоёулаа тон хэлбэр чилж шиг боллоо. Тоон хэлбэр чилжин гэдэг чи юу гэсэн үг юм? Яг сайн мэдэхгүй гэхдээ л харваа сайн зүйл биш. Юу ч байсан би аргалнаа. Санаа зовлтгүй. Аава. Завээ за хаан тавьчихлаа. Энд байж. Ягаа юм бэ? Миний гар хүрсний дараа тис өөр болчихно. Энэ нарны шил нэг бол түүхэн дэх хамгийн дог эсвэл хамгийн үзэмжгүй шил болно. Хадагтай бас тэр хичээл зүтгэлийг үнэлнэ гэсэн биз дээ. Бузав, Жагет Стоун таалагдана гэдэгт итгэлтэй байна. Үгүй ч юм уу? Одоо ч автагаа холбогдож чадахгүй байна. Яхаараа энд гар утасны сүлжээ барьдгүй байна. Утгагүй юм. Энэ газарт эц төгсгөл гэж алга. Ямар ч хаалга хан ер нь юу ч Энэ алга. хоосон газарт гацчихлаа гэх гээд байна уу? Чи оюулахнаа юу? Үгүй гарах гарц байх л ёстой. Гэж л найд. Эдриан, Клой. Энэ хоёр хаа нэгтээ зугаалахаар явсан байх та. Гэтэл би энд цар ганцаараа Эдриан ч үгүй. Маринет, тэнийхээ болж үз. Юун дөрөнд ноён Стоунд нүдний шилийг аваачиж өгцгөө заа юу? Жагет Стоун. Юу? Линз рүү хараарай. Би ноён Стоун дамжуулаад өгчихье. Яг одоо аваачаад өгч гэж болохгүй юу? Одоо амарч байгаа. Хэн гэдсээ майжуулах дуртай билээ? Аавын бяцхан фанк шүү дээ. За ойлголоо. Шуудхан сэтгэгдлийн сонсчихвол дахиж ийш тийшээ явах хэрэггүй гэж бодсон юм. Ойлголоо. Баярлалаа. Ноён Стоунд таалагдана л гэж найдаа. Шаргуу хөдөлмөр үргэлж өгөөж өгдөг. Чи хэн гээч нь бэ? Линз рүү хараарай. Хаврах цаг болчээ. Тики, холбоцох болцгоё.
Сайн байна уу? Зураг авалт хийчин цаг болсон байна. Яаж ийш орж ирэв? Өнөөдөр ямар зураг авалт хийх ёсгүй. Фанк, дайраад. Дараа уулзъя матра. Юу? Фанк. Чи ингэж нүвэ? Намайг пикселжүүлэгч гэдэг таны хамгийн том шүтэн бишрэгч ноён Стоун. Таныг Жаг гэдэг дуудчих уу? Үгүй. Таны дүрийг мөнхөлж авч үлдмээр байна Жагд. Би таны цорын ганц шүтэн бишрэгч болно. Үүнээс хойш шүүрд та миний өмч. Одоо линз рүү хараарай. Тэгэхээр чи хадагтай цоох байх нь. Чиний тухай өрөвдөлтөө зүйлс олныг сонссон. Линз рүү хараарай. Хаашаа алгуулчих ба. Жагдыг өөрийн болгохыг хүсвэл эхлээд хадагтай цохыг ол. Надад тэр шавжтай шин зууралдж байх цаг алга байлгүй яах вэ? Харин ч нэг байгаа шүү. Ойлголоо. Юу хийх ёстойг мал хэлж. Хадагтай цохын зургийг нэг сайхан дараад орих. Мэдээж хэд эрдэнэстэй хамтаар. Тэр хүч миний болох ёстой. Тиймээс анхааралтай сонсч бай. Би энд нуугдж чадахгүй. Өнөөрөө тоглолттой. Битгий санаа зов. Тоглолтонд чинь ямар ч саад учрахгүй. Дээрээс нь бүр гайхалтай нарны шил зүүж тоглолтоо хийн. Энэ пикселжүүлэгч гэдэг хорон санаатныг барих хүртэл маань хэний ч төсөөлөхөөргүй газар нуугдаж бай. За юу. Хадагтай цохоо. Үнэхээр зүгээр юм уу? Энд чинь сургууль шүү дээ. Зүгээрээ. Пикселжүүлэгч хизээч өөрийнхөө шүтэн бишрэгчийг нэгмөө сургуульд нуугдана гэж төсөөлөхгүй. Үгүй нөгөө сургуульч гайхалтай газар шүү, тийм ээ? Яста адгийн өдөр байна да. Ингэж байх зав байхгүй юмсан. Эхлээд нэг галзуу шүтэн бишрэгчд тулгаалагдах шахсан. Харин одоо нэг супер гажиг амтан намайг хөөж байна. Ядаж. Байц. Тэр галзуу шүтэн бишрэгчээ та таних уу? Винсент таасаа юу? Энэ жилийн бүх тоглолтод маань ирсэн. Надад ямар их цагт лилгээдэг гэж санана. Хогийг маань хүртэл уухдаг. Бүр ээжийг маань бинго тоглохоор явахад нь дагаж явсан байгаа юм да. Аимшигтай юм аа. Угонч тийм биш л дээ. Хэдэ хөгшин хадагтай нар нээлж уйдаага гаргаж байгаа л. Винсент таасаа. Хаяг нь олчихлоо. Энд чи араа намайг энд орхихгүй байгаа үстэй. Үгүй нөгөө сургуульч гоё л доо, тийм ээ? Аава! Тэг ямар нэг аргаар Клоёс салаад хувирах хэрэгтэй байна. За юунда яарсан бэ? За яах вэ? Үнэхээр л хэрэгтэй юм бол дараа над бяцлаг авч өгөөрэй. Тэнд гарч байгаа эсхийг шалгаад ирээ. Хаашаач битгий явра. Аюул 50 ээж мэднэ. Аюултай гинэ. Чи айгаагүй үсттэй. Айха, тэнгэр минь. Би айгаагүй. Болж үз. Шамплизей. Гайхалтай. Зураг авалтыг эхлүүл. Анхлан суралцагч. Цэрвэх зээл юу ч алга. Юу? Хадагтай цох уу? Та хоёр энд юу хийж байгаа юм бэ? Хадагтай зох, та намайг санаж байна уу? Таны хамгийн том шүтэн бишрэгч гуйж байна, гуй. Биднийг эндээс гаргаач те. Энд ёстой муухай байна. Үгүй, нөгөө чамтай байхад тийм ч муу биш байна л да. Хадагтай цохоо наашаа хараач. Туслаарай хадагтай цохоо. Бид туслаач те. Хадагтай зохоо. Та нарт юу тохиолдсон юм бэ? Маш аимшигтай зүйл. Нэг хүн бидний зургийг дарах шиг болсон. Тэгэд л бид эндээс гарч чадахгүй гацчихлаа. Бид хоёр ямар ч гэм хийгээгүй. Шампелизегээр зугаалж явсан юм. Хар муур аль хэдийн л тийшээ очсон гэж найдахаас. Өршөөгөөр ирэх мэ? Хорон санаатнуудын дуу хоолойг бусдад хүргэдэг сурвалжлагчид ярилцлага өгөхгүй биз?
Жагд Стоунд өөрийн биеэр гарч иртэл би зураг авалтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээ. Жагд чи хаана байна? Шүтэн бишрэгч чинь энд хүлээгээд л байна шүү. Ганцхан зураг даруулчих болохгүй мó? Чамайг ирэхгүй бол тун удахгүй Парис хот дурсамж төдийл болж үлдэн шүү. Яста баларч байна та. Пикселжүүлэгчийн үгийг сонсох хэрэгтэй. Яаж тэгж болдгийм бэ? Хитрхи аюултай шүү дээ. Аюултай байх нь хэн хамаатай гэж Жагд Стоун хизээч олон нийтийн өмнө гарах боломжоо алдаж байгаагүй. Хэрвээ хулж байгаа суугаад байвал миний нэр хүндэд ямар аюултайг ойлгож байна уу? Далаавар хороочин захтнаад байна уу? Ашгүйдээ хадагтай цох ирлээ. Би давраглаа. Чамайг хүлээж байлаа хадагтай цохоо. Линз рүү хараарай. Надад нэг санал байна. Хэрв хулгайлсан гэмгүй хүмүүсээ сулалвал би Жагд Стоунийг энд дагуулад ирье. Болохгүй. Үгэнд нь итгэж болохгүй шүү. Чамайг хуурах гэж байна. Би яагаад чамд итгэх ёстой юм? Чамд сонголт байхгүй учраас Жагдийн байгаа газрыг зөвхөн би л мэднэ. Хагасыг одоо суллаад Жагдыг авчирсны чинь дараа талын суллыг болж байна уу? Болж байна. Тахирлаа. Тэгэн ч гэж байхгүй л те. Идрийн чи хаанаас гараад ирвэ? Намайг орлож байгаа ч тэхүүн нэ. Анхнаас намайг энд юу хийж байсан гэж бодов? Хэрвээ миний таамаглал зөв бол хүр хэрвээхэ дахин нэг хорон санаатан бүтээж. Чиний зөв. Харин тэр Акума хаана вэ? Лэг савраа гаргацгаая. Би амлалтаа биелүүллээ хадагтай цохоо. Харин одоо Жагд Стоунийг олоод ир. Пикселжүүлэгчээ нүдний шилэнд чинь Акума орсон байна. Би тгий цагийг минь үрээд бай. Хармора урагшаа. Туслахаар ирсэнд баярлалаа. Гарч надад туслахгүй бол тэ. Тоглолцоо маань яг болж байна. Чамаас урвна гэж анхааруулсан биз дээ. Одоохон наад хоёроо барь. Шидэд хэлдэнсийн өөр юм болго. Хамтдаа. Дахиад л биш шүү. Мооргоо газар хулгана хүлснээрээ наадна. Дүрээ мөнхлүүлэхэд биелнэ үү? Мөнх амьдрах мууг л байх. Линз рүү хараарай. Ой, шүтэн бишрэгч минь. Миний зургийг авмаар байна гэсэн үү? Жагд, эрг цаг чинь болсон баймаар да. Эндээс зүгт ноён Стоун. Чи анхнаасаа намайг л барихыг хүссэн биз дээ. Би хүрээд ирлээ. Гэгэн дүрээрээ. Линз рүү хараарай. Бац, төрүүлэгрээ. Эхлээд өнцгөө олоодох юм. Үгүй биш шүү. Гэрэлтүүлэг буруу байна. Энгүүл миний хамар арай богино харагдж байна уу? Яг зөв. Арай л дээрдлээ. Хурдхан эвээ олоо зогсооч. Аз дуудаж байна. Бэнксгийн савуудаа. За одоо сая л нэг юм өнцгөө оллоо. Одоо хангалттай линз рүү маань хар. Зүгтараа ноён Стоун. Сүрэл ирж байна. Тимэ. Альвэ. Нүдэнэ. Захаарай.
Юу? Би яаж? Дараагийн удаа би яасан ч ялагдахгүй дээ. Та нарыг зогсоо хангалдаг бай. Харин өөрд мөн хуустгана. Гайхалтай, хадагтай цох. Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да? Баяртай бяцхан ирвэ хэмээн. Юу болсон бэ? Би хаана байна? Сакара. Бидэнд дэмжлэг үзүүлж энэ өдрийг боломжтой болгосонд баярлалаа ноёмбор шүү. Хүүхдүүд маань өнөөдрийг хизээч мартахгүй гэдэгт итгэлтэй байна. Би ч бас мартахгүй. Үлэгрээ мартах шаглаа. Жагдистон өнөө өрөө тоглолтгийн. Тиймээс өнөөдөр хамгийн хичээл зүтгэл гарган ажилласан сурагчдад тасалбар гардуулах гэж байна. Ийм байх ёсгүй. Би санал нийлэхгүй байна. Орой минь Парис чуда. Амьдралдаа анх удаа амьд тоглолт үзэх нь ямар гайхалтай юм бэ? Тийм ээ, гайхалтай. Энэ дууга өнөөдөр амийн минь аварсан охин зориулж байна. Хатагтай цохоо энийг чамд зориулъя. Тэгвэл хамт кино үзье гэвэл яах вэ? Мондо, ямар шүү яриа болоод өнгөрнө гэж бодож байна. Сайн уу, Эдриан? Чи надтай хамт нөгөө юу яа? Яг зөв. Яхаа мэдэхгүй байна. Эдрианыг харах болгондоо сандарч ухаан алтхаас л наагур юм болдог. Тэгэхээр миний бодлоор Эдриантэй энгийн сайхан яриа өрнүүлээ гэвэл чи нүдэ баах хэрэгтэй юм байна. Тийм шүү. Энэ асуудлыг шийдэх энгийн нэг арга байна. Гар утас утасныхан дугаарыг мэдчихвэл чи. Дугаарыг мэдэх хүнийг би тань шүү. Хурдхан шиг харах юмсан. Илүү сайхныг хийсэн гэдэгт итгэлтэй байна Тио. Нэр төр хэрэг хатагтай цохтой уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Хөшөө босох сэтлүү өгсөн зурган дээр гарын үсгээ зурж өгнө гэж найдаа. Цаг ойртож байна. Хатагтай цог хар муур хоёр хизээ мүдгүй ирэх болж гэж. Чөлөөтэй ярьж чадахгүй гэдгийг чинь мэдж байгаа болохоор энэ бэлдсэн өгнүүдийг хараад унш. Гэхдээ харж уншихаараа намайг үнэмшилгүй сонсогддог гэж багш нар хэлдэг шүү. Тэгвэл цээжл. Их амархан чи чаднаа. Хамгийн гол нь өөрөө үг зохиож хэлэхгүй шүү. Үгүй, ёстой бүтэхгүй санаа байна. Арайцсан. Нэгэнт залгachсан. Сайн уу Эдрийн байна? Дуучууд үлдээгээрэй. Дуучууд нь руу шилжиж эхлэе. Хэлэх үгээ үлдээ. Өөрөө зохиож ярих хэрэггүй шүү. Сайн уу Эдрианы дуучуудаа? Би Маринет байна. Дуучуудан үлдээ гэсэн юм л да. Мэдээч хэрэг чамд энэ чиний дугаар шүү дээ. Тэгээд над руу залгаарай. Баяртай. Яасан? Намайг юу хэлнэ гэж бодов? Сайн уу царайлгаа? Маринет байна. Хамт кино үзэх үү гэж чамаас асуух гэсэн юм. Учир нь би чамд тухайнгүй дурлсан болохоор ангаа зөксөлгүй аятайхан чамтай ярихын тулд энэ тэнэг утсыг ашиглахаас өөр арга байсангүй. Ёстой хүүхэн байгаа. Үлдээсэн зурвасаа ахин сонсох бол нэг, зурвасыг устгах бол хоёрыг дарна уу? Хоёрыг дараач ээ. Таны зурвас хадгалагдлаа. Баяртай. Чиний бодож байгаа шиг тэмч муу юм байгаагүй. Жаахан тэмхэн байсан л та. Гэхдээ эрт ороогүй Эдриэнд хэлэхэд байсан. Ингиж биш юм а гэхэд өөр ямар нэгэн байдлаар одоо нуух шаардлагагүй боллоо. Дуучуудан ярьсан болгоныг минь бичээд авчихлаа. Зүгээр дээ. Би царайлгаг ч гисэн штэ. Энэ зурвсыг Эдриан сонсох ёсгүй. Аалия сонсчихвол би ичснээсээ болоод өөхөх байх. Ойлголоо доо. Надад нэг санаа байна. Залгагаар шууд дууд шуудан руу холбогдож байгаа бол Эдриан завгүй байгаа. Эсвэл сонсохоос өмнө устгаж болно гэсэн үг. Эдриан хаана байгаа юм бол? Хичээлээ тараад туйлзуур сэлэмний клуб явсан болохоор уцаа аваагүй юм байна. Яг 22 минутын дараа бэлтгэл нь дуусна. Чи бүр солиорчсан гэдгээ мэдж байгаа юу? Танд нэг дууд шуудан ирлээ. Усууч чадрыг би удахгүй. Плэг муу ховдог. Чамд нэг дуучууд ирсэн шүү. Алуу. Холдож бай, шалгаадахыг. Танихгүй дугаар байна. Үгүй. Хоцорч. 2 цаг боллоо плэг.
Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр хатагтай цог хар муурын хөшөөг нээх ёслол болно гэдгийг мартчихсан байна штэ. Би ч бас Гэхдээ чи хөшөөний нээлтэн дээр очино гэж хэлээгүй дээ. хэлээгүй л дээ. Зүгээр л би нөгөө хэлхээ мартчихсан юм болов уу? Эхлээд хөшөөг харж хаад дараа нь дууд шуудангийн асуудлыг шийдвэрлэвэл яаж? Ёслолын ажиллагааг дуусгахыг хүлээвэл Эдрианы тойлзуур сэлэмний бэлтгэл дуусаж гар утсаа гаргаж ирээд харчихна. Оо яана. Энэ хөшөөний тухай блог дээр бичих ёстой байдаг. Намайг уучлаарай Маринет. Зүгээр дээ, би өөрөө аргалчихна гэж бодож байна. Итгэлтэй байна уу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Янзтай. Амжилт хүсье. Болгоомжтой яваарай. Бас өөрөө үг зохиож ярих хэрэггүй шүү. Хатагтай цог хөшөөний нээлтэн дээр очих ёстой юм биш үү? Тийм л дээ, гэхдээ Маринет эхлээд сургууль руу явах хэрэгтэй байна. Чамд зориулж хөшөө босгосон байх шүү дээ. Гэхдээ миний нэр хүн дунах дээрээ толчхаад байна. 5 минутын дотор дуу чуудангийн учрыг олчихвол хөшөөний нээлтэн дамжиж очиж чадна гэж бодож байна. Өөрчигөр хармуура. Гэхдээ хатагтай цох хэрэг байна. Санаа зовох хэрэггүй дээ. Удахгүй хүрээд ирэх байх. Одоохондоо би ганцаараа аргалж гэж дөнгөн. Ер нь бол би л аргалж зөгцүүлдэг. Би энэ зурган дээр хатагтай цохоор гарын үсэг зурулах гэсэн юм л да. Тэр үнэхээр гайхалтай. Зоригтой ухаалаг хүмүүсийг аварч байгаа нь үнэхээр бахархмаар. Ёслолын ажиллагааг эхлүүлсэн зөв байх. Хатагтай цог харин ч хурдан ирж мэднэ. Хотын дарга дахиад ганцхан минут. Хатагтай цох ирж яваа. Би мэдээд байна. Энд л байх ёстой. Янзтай. Аль шүүгэн юм болоо. Дугаарлуун залгаал утсан дуугарна штэ. Зүйтэй тикээ. Хорон муу санаатнуудаас хамгаалдаг бааtruудаа Парис хотын иргэд бид хүндэтгэл үзүүлэх ёстой. Хатагтай цог болон хар муур. Хатагтай цогтой хамт зураг авахулмаар байх. Сайхан хөшөө босгосон байна. Сайхан хөшөө босгосон байна. Гайхалтай. Төрглээрээ бэлтгэл дуусаж байна. Хинд байна? Төгчээтэй байна штэ. Ангаалгачлаа. Гайхалтай бүтээл болж ганцхан өөлөх зүйл гэвэл би хатагтай цохоос өндөрлөдөө. Хатагтай цох ирсэнгүй. Би бахархаж биширч явдгаа хэлхийг үссэн. Хөшөөг нь уралж байхад ямар мэдрэмж төрснөө хуваалцъя гэж бодсон юмсан. Намайг жаахан таньж мэдээд ирвэл бидэнд адил төстэй зүйл хичнээн их байгааг бид дуртай зүйлдээ бүхнээ зориулдгийг олж мэдэх байсан юм та. Найз минь мөрөөд хэрэггүй. Үнэн дээр хатагтай цох бид хоёр учиртай л да. Ойлгож байгаа биз дээ? Үнэн үү? Тийм ээ. Хосууд гэж ойлгож болно. Хармуурны юунд татагддаг байна? Ирж байна. Архсан нь дээр байхаа. Дуучуудан густгаагүй байгаа штэ. Бидэнд цаг алгаа. Хөшөөний нээлт рүү яаралтай очих хэрэгтэй шүү дээ. Амаргүй байлаа шүү. Учиртай гинэ. Хайр сэтгэлийн үн цэнийг ч мэдэхгүй. Учиртай гэлээ гинэ. Хатагтай цох чиний их биш. Миний их байх ёстой. Хатагтай цоход урам хугарч хар мууранд атаархсан сэтгэл. Цүүрэл гамшиг дуудахад яг тохирсон өгөөгдөл байна. Нисбэцхэн аку мамине. Хар хүчээ тэрэн шингэ. Сайн уу хуулбарлагч? Би бол хүр ирвэг. Хар муурыг замаасаа зайлуулаад тэрний оройг чи эзэлж болно. Тэр цагт хатагтай цох үрд чинийх болно. Энэ тухай бодох төдийд цээж хүржиг нүлмэр болж байна шүү. Хаан байна? Яагаад над руу хараад байгаа юм бэ? Би лав утсыг чи идээгүй шүү. Дуучууданг нь яаж шалгадаг юм болоо? Эдриан байна. Гар утсаа хайж байгаа лавтай хайгаад олоод ирвэл яана. Би хулгайлсан нь тогтоогдож, баривчлагдаад үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлнэ. Хамгийн аимшигтай нь хизээч Эдриантай хамт кинонд явахгүй нь байна штэ. Маринет миндэ. Юу чухал биш гэдгийг ялгаж сурах хэрэгтэй юм байна да. Мэдэж байна. Маринет бас хатагтай цохолж амьдрах заримдаа надад үнэхээр боломжгүй мэт санагддаг. Сайн уу Эдрийн байн дуучуудаа үлдээгээрэй. Бэлтгэлийн өрөөнд үлдээч гисэн байх та. Сайн уу?
Намайг тоох хэрэггүй шүү. Уран зураг хулгайлж явна. Урдах үзрүүл хар. Хөөе. Бичлэг хийж авах хэрэгтэй. Лаури музейд хулгай хэрэг гарсан тухай мэдээ бидэнд ирүүллээ. Үзүр үзэж явсан хүний хийсэн бичлэгнээс харахад хулгайч та бидний танил хар муур байсан нь хачирхалтай. Энэ зургийг хулгайлах юу ч биш. Яна зогсоогооч ээ. Зогтчихлаа штэ. Юу ч биш гинэ. Хар морыг дөөрөөсөн байна. Харах царайны хуурамч. Баярлалаа жижиг. Харин одоо цаг агаарын мэдээ хүргэе. Эдриан мэдээч хэрэг хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас хэрэгэлдэг нь тодорхой. Яаж ажилуулдгийг би мэдчихгүй юм байна. Бэлигээ тайлчвал арай нэмэртэй байх юм биш үү? Тэгэхэд хурууны хийгээ үлдээ гэж юу? Яасан ч үгүй. Асуудлаа зохицуулчихсан уу? Бараг л дуучуудан арай устгаагүй байгаа. Гэхдээ яг одоо оролдчихсон. Хөөх, чи гар утсыг хулгайлчихаа юу? Тийм ээ. Үгүй, ер нь бол эргүүлж өгөх бодолтой байгаа л да. Чи хаана вэ? Надад тусламж хэрэгтэй байна л да. Чадахгүй нэ. Би хар морын хулгайн талаар шинэ мэдээ хүлээгээд Ловри музейн гадаа зогсож байна. Юу? Хар муурыг хулгайлчихаа юу? Үгүй дээ. Чи мэдээгүй мүү? Хар муур Мона Лизагийн хүргийг хулгайлчихсан. Гигэн цагаан өдөр шүү. Хатагтай цах гарч ирэх нь гарцаагүй. Энэ сайхан боломжийг алдмааргүй байна. Тайван байгаарай. Би тэгж байгаад очино. Ойлголоо. Хар муур ч ангираа л да. Гэхдээ хулгай хийхгүй. Хувирах цаг боллоо. Тики, талбацах болцгаая. Хөөх, таймширцгаа. Та нар андуурч байна. Тэр хулгайч намайг дөөрөөсөн байна лээ. Би бол жинхэнэ хар муур. Хулгай гарсан газрыг шалгахыг зөвшөөрөж би сэжүүр болохтой сайн амтны зүн совин гихүүтэй. Намайг дагаад яв. Туслагаар ирсэнд баярлалаа хар муураа. Хөөе, би жинхэнэ хар муур штэ. Би тэр хуурамч амтнаас илүү дэгжин муужгааг хашиж чадлаа. Давтан хэлий муужгаа хашигдсан. Хотын дарга ийм байх боломжгүй. Энд ямар нэгэн эндүрэл гарсан гэдэгт итгэлтэй бай. Муужгааг хашчихсан хадагтай цохоо. Хар морыг үнэхээр хулгай хийсэн гэж. Мэргэжлийн хүмүүсийн учрыг олж гэнэ. Бөгцвөл бидний хяналтанд байгаа. Салуун дулаанаар хүлээж авсанд баярлалаа. Гэхдээ би явах ёстой. Дахин нэг удаа хэлэхэд та нар буруу муур барих гээд байна. Хар муур зүгтэж байна. Гин буруугүй юм бол яагаад зүгтаадаг вүлээ? Таны гимгүй байхад хорчхол та зүхтах оролдлого хийхгүй гэж юу? Нэмэлт хүч дуудаж байна. Давтан хэлээ нэмэлт хүч дуудаж байна. Музейгээ сэжигтэн зугтсан тул Хар муура, юу болоод байгаа юм бэ? Тэмгүй гэдгийг минь мэдж байгаа үстэй хөөрдөм цоох минь. Намайг тэгж дуутахаа байл. Одоо тоглоом хийх цаг биш. Би хэрэгтэн барьж ирээд нэрээ цэвэрлж явна. Эргээд холбогдно. Хар муура бууж өг. Хараас нь явахгүй мó. Мэргэжлийн хүмүүст үлдээ те. Аливаа түргэн барих хэрэгтэй. Хурл. Би л хувьдаа тэр хулгайчид Акумагийн хар хүч шингэчихсэн гэж бодож байна. Тэрийг ч гадралгын хувьд гадралсан. Энийг харж байна уу? Уран баримлж. Тэгж хатаарах юм гэж хин санах вүлээ дээ. Чи юу тэрв? Их инээдтэй байна. Чи баригдсан да? Муура,
Чи хаана байгаа юм? Би үрийг олжглоо. Хэний өөр? Намайг хуулбарлагчийн үр. Би нэг л ойлгохгүй байна. Чи өглөө хөшөөний нээлтэнд ирсэн бол юу яриад байгааг минь ойлгохгүй байсан. Хаана байгаагаа хэлээд хэлдэ. Хэлэхгүй. Энэ бол хуулбарлагч бид хоёрын асуудал. Би өөрийгөө энэ хэрэгт унагсан болохоор өөрөө л уучраа олно. Мора, байна уу? Харин чи баригдсан даа гинэ. Сүрэл дуудлаа. Хадагтай цог тавьсан занганд ийм амархан орчдог тэнэг амьтны чухам юунд нь болсон байна. Юурээс ойлгохгүй юм. Энийг хайж байна уу? Айлын ашигладаг юм лээ. Өөрийнхөө юу эсвэл өөрийнхөө юу? Хадагтай цохоо хурдлаарай. Хулгайчийг Тиа Барбогийн уралд байхад нь барьчихлаа. Хурдлаарай. 30 секундын дараа очлоо. Хадагтай цоо битгээр энэ бол занга. Хэтэрхий хожимдсон. Хадагтай цох ирж яваа. Төлөвлөгөө санснаар бүтэж байна шүү. Хадагтай цоо хуурдахгүй. Намайг сайн мэднэ. Би ч бас чамайг сайн мэднэ. Удахгүй тэр чамайг биш. Намайг л хайрлана. Намайг хайрлна гинэ. Нэрэти хадагтай цог надад хайртай шүү дээ. Тийм болохоор үнэн төрхий чинь илчилж чадах юм байна. Хуулбарлагчаад имиж хэлчихэд байлгүй хар муурын шидэд тэрднийг түргэн аваад айл. Хүрээд ирлээ. Хармора, чамтай үнэхээр адилхан юм гэж. Би хар муурын чинь хар муур шиг л харагдсан штэ. Акума хаана байна? Мэдээж бөгжинд нь. Авал та. Хадагтай цог бидний өмнөөс гүйцээгээд өгөн. Ямар гайхалтай гişin бай. Хүч чадал нь хүртэл чинийхтэй адилхан юм байна. Үнэхээр гайхалтай байгаа зү дээ. Намайг хар муур гэдэгт итгэхгүй байгаа бол бидний хайр сэтгэлийн тухай тэрнээс асуу. Би чамд худлаа хэлж байлуу өхөөрдөм цох минь. Өөрсдийнхөө тухай арай хэлээгүй юм байгаа үсттэй. Юу? Яагаад вэ нөгөө бид нэгэндээ нууц амлалт өгсөн штэ. Тийм ээ, тэгсэн. Бид ямар ч амлалт өгөөгүй. Чи бол хуулбарлагч. Хадагтай цохоо, би чамд хайртай. Би энэ гудамжны зам муурнаас хамаагүй дээр. Уучлаарай, өөдгүй амьтад л худал хэлдэг. Хар муур хаяа уур хүрэгдэж хизээч надад худал хэлж байгаагүй. Магсанд баярлалаа. Магтаал үйдтэй. Одоо л анжуул шидэд эрдний нав. Чамайг өөрийн болгож чадахгүй бол өөр хэнд ч өгөхгүй. Сүрэл дуудлаа. Түрхэн шиг дуусгацгаая. Аз дуудаж байна. Халбагуудаа энэ халбгаар юу хийх болж байна? Сайн байна шүү хадагтай. Акума хаана вэ? Халаасан дах зурганд үзүүлээд өгье. Намайг тийм ч ямар дийлэхгүй шүү. Сүрхий юм гэж? Магтаал байх юм уу? Хамаагүй дээр гэж хэлээ үсттэй. Харин би хин хинээс чинь илүү шүү. Хөөе, би байж тээ. Худлаа хэлж байна. Би жинхэнэ. Одоо хоёулангаас чинь залхаж эхлээд байна шүү. Бүгжээ харуул. Хэдэн савар үлдсэн байна? Хармура, майж чадна үсттэй. Мэдээж, гардан тулаанд дуртай шүү. Акумаг барих цаг боллоо.
Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэхэ минь. Гайхалтай, хадагтай цох. Сайхан барьж авлаа. Хоромч мурнаас жинхнийг ялгаж таньж чадсанд чинь баяртай байна. Аль муурн надад үнэхээр дурлсныг мэдсэн хойно ялгахад ядах юм байгаагүй. Жаахан тайтгаруулах хэрэгтэй байхаа. Дурлсан сэтгэл нь хоосож хоцрох нь. Миний ч ялгаагүй. Би энд юу хийж байгаа юм бол? Хадагтай цохоо да. Өглөө ирж чадаагүйг минь уучлаарай тё. Гарын үсгээ зураад өгөөч. Дуртай ээ зурна. Чиний авьяас бэлэгтэй ярих юм алга. Сэтгэлд хүрсэн сайхан бүтээл болсон байна. Баярлалаа хадагтай цохоо. Бас санаа зовх хэрэггүй шүү. Хар муур та хоёрын тухай би мэднэ. Би зүгээр. Олж чадсангүй. Үлдээсэн зурвсаа ахин сонсох бол нэг, зурвсыг устгах бол хоёрыг дарна уу? Таны зурвсыг устгалаа. Утсыг олсон гэж Эдрианд хэлнэ. Яриа өдөх сайхан арга биш гэж юу? Тэгээд хамт кино үзье гэж хэлэх санаатай байна. Зүйтэй найз минь. Нэг газар унгаачихсан байхаа. Тэгвэл хөвгүүдийн хувьд солих хөрөндөл унагсан байх. Бэлтгэлийн дундуур Яг одоо. дууд шууд нь шалгах гэж байсан юм л да. Юу вэ? Сүнхэндээ өчнөө удаа үзсэн штэ. Чи жаахан амрах хэрэгтэй байхаа. Өнөөрөө хамт кино үзэх үү? Хөвгүүдээ ганц хоёр хүн хамт явбал дургуцахгүй биз? Яалаа гэж дээ.